Одоо миний ярих гэж байгаа санаа гэхээр нэг астрал прожекшны талаар бичсэн мистик талаас нь бичсэн Sacred Magic and Esoteric Library гэдэг номноос авсан санаа. Тэгээд ихэнх астрал projection сонирхож байгаа хүмүүсийн анзаар сайн мэддгүй нэг зүйл нь яг энэ ном дээр яг тодруулаад бичсэн. Тэр нь болохоор яг астралд гарахын тулд астрал энерги хэрэгтэй. Тэгээд хэр их энергитэй байна, хэр их астрал энергитэй байна, тэр хэмжээгээр яг астрал талдаа ингээд тэр хэмжээгээр удаан experience хийх боломжтой гэсэн санаа. Тэгээд ихэнх хүмүүсийн нөгөө зүүдэндээ астрал биеэрээ гардаг гэдэг нь бол үнэн. Гэхдээ нэг low powered гэж яриад байгаа нэг бага энергитэй болохоор яг астрал гарсан ч гэсэн тэр experience-ийг бол сайн сандгүй. Тэгээд тэр нь болохоор буцаад биедээ орохдоо баг тархинд нь баг бичигддэг impression болж тэгэхээр ерөөсөө сандгүй гэсэн үг. Харин одоо нэг spiritual practice хийгээд одоо нөгөө нэг чакраны системүүдээр transmutation хийгээд энерги одоо frequency-ийг raise буюу энэ өндөсгсөөр байгаад astral energy болгож хуургаад astral биедээ хоримтлуулах тусам яг astral биеэрээ astral plane ертөнцид ингээд аялах боломжтой. Тэгээд аялаад тэндээ experience хийсэн зүйлсээ ингээд буцаагаад impression байдлаар нэг физик биеийнхээ тархинд буулгаад тэрийг одоо сэрснийхээ дараа одоо буцаад биедээ орсныхаа дараа маш тод санах боломжтой болдог. Тэгэхээр яг энэ яг гол ялгаа гол чухал зүйлийг талаар зарим хүмүүс бас яг сайн ойлгох юм шүү. Ягаад нэг ямар нэг байдлаар spontaneous байдлаар болоод байгаа яг ямар үед нэг биеэс гарах боломжтой болчоод ямар үед нь биеэс гарах боломжгүй байгаад байна гэдгээ яг өөртөө сайн ойлгодог. Гэтэл яг артлын механизм гэдэг нь яг энэ astral energy гэдэг зүйлтэй яг холбогдож таарч байгаа. Дээрээс нь нэг бас нэг ялгад хүмүүсийн confuse хийдэг ойлгохгүй зүйл нь болохоор etheric energy, etheric body гэдэг зүйлийн талаар бас холиод байдаг. Etheric energy гэдэг нь болохоор ерөнхийдөө нэг life force, vital energy гэдэг зүйл гэсэн үг. Тэгээд энэ өөрөө нэг физик биетэй хамт байж идэг. Тэгээд physical world, astral world гэдэг нэг физик ертөнц, астрал ертөнц хоёрын завсрын нэг buffer-ыг зооныг ерөнхийдөө нэг etheric world гэж ерөнхийдөө нэрлэдэг байгаа. Өөрөөр хэлбэл одоо real time байдлаар яг астрал талд яг болж байгаа дэлхий дээр болж байгаа үйл явдлыг яг харахын тулд ерөнхийдөө etheric energy гэдэг зүйл астрал биет их хэмжээгээр байж яг энэ real time зонд яг бүх юмыг нэг хараад үзээд experience хийгээд мэдрэх боломжтой. Тэгэхээр etheric energy болохоор астрал биет хэр хэмжээгээр ингэж татагдаж авчирснаас хамаарат real time зонд болвол нэг project хийгээд биеэрээ ингэж аялах боломжтой. Бас нэг etheric energy нэг хүмүүсийн хувьд нэг хэмжсэн нэг баг шинжлэх ухааны нэг туршилт байдаг юм байна. Өөрөөр хэлбэл хүний биеийн чинь амьд байхад нь ингээд хэмжээд одоо эмнэлэгт хэмжээд тэгээд яг өөх үед нь яг дахиж хэмжээд тэгэнгүүт яг зөрүү нь яг хэдэн грамм 20 хэдэн грамм гарч ирж байгааг нь гайхаад яг энэ 20 хэдэн грамм нь өөрөө нэг биес гараа явчихж байгаа юм шүү гэдэг тийм одоо нэг зүйл ажилласан юм байна. Тэгэд энэ ямар процесс болж байгаа гэхээр нөгөө физик биед байсан etheric energy өөрөө астрал бие рүү ингээд трансфер хийгээд шилжиж байгаа процесс. Тэгэхээр нэг
энэ өөрөө нэг жин этерик энержи нь өөрөө бас нэг тодорхой хэмжээний жинтэй тэр нь өөрөө ингээд нэг үхэх процессын үед ингээд хэмжигдэх боломжтой гэдэг нь яг шинжлэх ухаанаар хүмүүс яг бодитоор турш үзсэн